Тэгэхэд бол бичлэгнийхаа яа юу хэлэх хэвтэй байм ядрахад бол нэр томьёот бичлэг эхлэхдээ дараа төсөөлтийн дараа everybody. Yeah, it's case. CapCut гэдэг аппликейшнийг хэрхэн гэнцлэх вэ гэсэн бичлэгийг нүсүг. Hi guys. За өнөөдрийн бичлэгээр аялаа стон яам Самтано кейс байна. Тэгэхээр би өнөөдрийн бичлэгээр CapCut аппликейшнаар хэрхэн бичлэг гэнцлэх вэ? Ер нь CapCut аппликейшнийг хэрхэн ашиглах вэ гэсэн талаар бичлэг ихэр шийдсэн байна. Тэгэхээр ер нь CapCut аппликейшнаар ямар бичлэг гэнцлэх болох вэ гэхээр иймэрхүү бичлэгнүүд ер нь янзлж болно. За тэгэхээр шууд бичлэгийг эхэлцгээе. Let's go. Дахиад цаана уу. За тэгэхээр манай CapCut аппликейшн маань энэ байна. За орцгоё. Бид нэр эхлээд хамгийн түрүүнд мэдээч хийсэн байгаа бичлэгээ эдитлэн. Тэгэхээр нэг прожект дээр дарна гэсэн үг. За тэгэхээр энд манай бичлэгнүүдч байна. Зургнуудч байна. Бүгдээрээ нэг багахан хэмжээний бичлэгнүүд хооронд нь нийлүүлээд нэг эдитлэж үзцгээе. Таархан хэдэн секунд. За ингээд бичлэгнүүдээ сонгочлоо. За эдитлэхэр боллоо. Бид сайн эдитлэхэд бол бидэнд ая маань хэрэгтэй. За тэгэхээр аяа нэмэхэд бол audio руу ороод extracted гэж байгаа. Тэр болохоор утаснаас доорлно гэсэн үг. За энэ аяа сонгочих. За аяа сонгочлоо. Бичлэгээ одоо энэ хамгийн ихэнд байгаа эдитлэх дээр дарангуут за тухайн бичлэгийг хэрхэн янзлах вэ? За split бол ингээл бичлэгээ хуваачна. Split дээр ингээл хуваачна. За speed. За нормал нь болохоор бичлэгийг тэр чигт нь уршруулж болно, эсвэл хурдцгаж болно. Korean болохоор аяыг ингээд мөрөө байдлаар илүү хурдан эсвэл илүү удаан ч гэх юм уу те. Ингээл зарцгаа. Одоо шилжүүлсэн. Overlay болохоор ингээд давхар бас өөр бичлэг зураг энэ нэмэд оруулчих болно. Ер нь CapCut-ыг ингээд өөрөө ингээд ашиглаад байхаар юм сурчдаг юм хэлээ л те. Би нэг CapCut ашиглаад нэг хэдэн сар болж байна доо. За effects манай effects бол маш хэрэгтэй зүйл байгаа. Манай бичлэгийн чинжүүд үзүүлээд энийг animation animation болохоор одоо хөдөлгөөн нэмж байгаа. Эхлэл хэсэгт орж ирж байгаа ч юм уу те. Янз бүрийн animation-ууд бий болно. За одоо чинь сонголт. За авт болохоор төгсөл хэсэгтээ хөдөлгөөн нэмнэ. Combo болохоор яг дундталт нь. Ер нь бүрэн. За мөн нэг марцсан зүйл байна. Тэр болохоор нэг голд нэг зураас байгаад энэ зураас бас тайгүй хэрэгтэй. Манай хоёр бичлэг ингээд айтайхан хооронд нь ингээд эвлүүлээд өчөж байгаа effect тийм. За. Би хийсэн эдитүүдээ бүр ингээд деталь слайд тайлбарлаж өгд юм уу гэж бодлоо. Ер нь тэгээд бүгдийг ингээд айгүй эмэг зэгстэй ашиглаад ингээд ашиглаад байх юм бол энэ айгүй хэрэгтэй аппликейшн мэт санагдсан.
Something much like she asked me if I do this every day. I said. За энэ эдитийг хийхэд бол эхлээд бичлэгээ бичээд за дараа нь бичлэгээ эдитлэхдээ speed дээр нь дараад curve гэж бид түрүүн тайлбарласан да. Түгээр эдитлэж болно. За үнэхээр энэ бичлэгийг хийх гэж нэлээдэн цаг орсон. Энэ бичлэгийг эдитлэхийн тулд за эхлээд Pinterest аппликейшн руу ороод скриншот хийгээд авлаа. За дараа нь өөрийнхөө жижигхэн хэдхэн секундын бичлэгнүүдэд ч юм уу те бичиж аваад эсвэл өөр газраас хадгалж аваад тэгээд бүгдийг нэгт тоонд нийлүүлнэ. За дараа нь хэдэн секундных болгож болгочоод маск гэдээсэн шүү дээ. Тэрийг ашиглаад ер нь бол эдитлэн бичлэг одоо өнцгийг нь тааруулж маруулна те. Энэ бичлэгийг ер нь бол эдитлэхэд амархан бүх зургуудаа нийлүүлж агаад ангид харуулж эвлүүлж агаад тэгээд effects гэд байсан шүү дээ. Black юмар мэлээ. Effects-ээр тэнэлчээд effects-ээр янзлчихна. Энэ effect. Жаа. Энийг эдитлэхэд юм бас аймаг амархан. Бичлэгнүүдийг бичлэгээ хийжээд тэгээд таслаад эдитлэхтэрээ дагаад тэгээд анимашнгаараа ер нь бол янзлж байна. Энэ бичлэг бас нэг цаг цагийн хөтөлмөр гэж байна. Бас сонсны бодод юм бас гайгүй дэдэнтэй орно шүү дээ. Энийг хийхэд бол зүүм хэрэг болно. Бид хэрхэн зүүм хийх вэ гэхээр үгээр. Бичлэгийг зүүмлэж болно. Эсвэл зүүм аут те. Тэгэхэд бол бичлэгийнхаа хэлэхстэй байм ядраад бол нэр томьёо. Бичлэгийн эхлэлтэй дараа төсөөлтийн дараа нь бод. За ер нь тэгээд CapCut-ыг айгу ашиглах ер нь дайчгүй. Бичлэг эдитлээл, дахин бичлэг эдитлээл тэгэл сур. За бичлэг таалагдсан гэдэг итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн комент дээр дараа нь ямар бичлэг хийлгүүлэх талаараа ер нь санал бодлоо бичээрэй. Bye, case байлаа. Holding your hand, body yourselves outside for a while, like ourselves out.